За сайн байцгаана уу? Фэтерт байна. За би сүүлийн үед болохоор өмнө одоо оруулсан зарим бичлэгнүүд маа дууны асуудалтай байгаа. Тэгээ тэр бичлэгдүүнтэй ерөнхийдөө апдейт хийгээд шинжилээд дахиад оруулж байгаа ийм одоо мэргүүд бол тэг бичлэгнүүд ингээ оруулаад явж байгаа. За тэгээ өнөөдрийн мэргийн сэдв маань болохоор холбоогүй байгаа буюу no contact situation байгаа. За тэр хүн ерөнхийдөө ямар хөө бодолтой байна те хоёрын тэр хүн ерөнхийдөө холбоо барих бодолтой байна уугүй гэх юм уу те. За иймэрхүү байдлаар тэр хүнтэй холбоотой нөхцөл байдлыг бол ерөнхийдөө харъя гэж бодлоо. За өнөөдөр энэ гурван одоо картнаас харж байгаа сонгон. За тэгэхээр өнөөдөр сонголтын юм аа би жоохон өөр байлгах гал асуу шогоор та нарыг сонголтоо сонгуулъя гэж бодсон. За энэ дээр нар, за энэ дээр охины орд, за энэ дээр 3 дугаар гэр гэж гарч ирсэн. За тэгээд та нар маань сайн харж агаад хамгийн таалагдсан группээ сонгоорой. За шууд ингээд 1 2 3 гэж аваад ингээд сонгочих болно те. Эсвэл энэ одоо дээр нь байгаа асруу шогоо харж агаад хамгийн их таалагдж байгаа шогоо сонгоход болно. За эхний сонголт болохоор нар байгаа. За хоёр дахь нь охины орд ийм зурагтай. За гурав дахь нь болохоор 3-ын тоо гарч ирсэн. 3 дугаар гэр. За та нар маань сайн бодож байгаад холбоогүй байгаа хүний бодож байгаа те айл групп руу илүү татагч чинь тэрийгээ сэтгэлийн дуудлагаа сонсоод тэгээд юу аагаарэ сонголтоо гэрээ хэдүүлэн онцлогтой орё. За бүгдээ 1-р группийн онцлогоос эхэлнэ. За 1-р группийн маань энэ нарыг сонгосон байх учиртай. За хэдүүлээ картыг харцгаая. За fear буюу айц гэсэн үгтэй. Ийм карт байна. За ингэсгээд за 1-р группийг сонгосон юм аа. No contact те харилцаагүй байгаа хүн нөхдөд юу гэж бодож байгаа вэ? Тэгээд энэ харилцаанд энэ нөгөө хүн нь үйлдэл хий гэж бодож байна уу? Юу яаж ийна? Нөхцөл байдал ямар хөө байна вэ гэдгийг тэр харцгаая. За энэ картуудаас харахад болохоор энэ хоёр хүн бол бие биедээ сэтгэлтэй нэг нэгнийгээ сонирхож байгаа юм хоёр хүмүүс байна. За урд насны учрал за юм сүүл мэд харилцаа байх магадлал өндөр байна. За тэгээд бас нэг уулзаад уучраад одоо юу гэдэг удаагүй байгаа болов уу гэж бол харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө нөгөө хүн маань намайг тоох болов уу ч гэдэг юм эсвэл тиймэрхүү айц тий ер нь намайг ингээд бичээд ингээ холбоо барьвал намайг гэх болов би ингээ ганцаараа энэ хүн ингээ сэтгэлтэй байгаа юм биш байгаа ч гэдэг юм уу. Тэгээ иймэрхүү бодол мэдрэмж айгүй их давмаалсан байгаа бол харагдаж байна. Энэ харилцаанд жоохон эмо байгаа ч юм уу тий. Тэгээ эмо ганцаараа байгаа. Тэгээ би л энэ хүн ганцаараа сэтгэлтэй юм байна да гэд нөгөө одоо хүн шаналаад байгаа юм байдал харагдаж байна. Эсвэл та хоёрын саяхан юу байсан байж магадгүй ингээд салсан ч юм уу тий харилцаагүй болсон ийм байдал ингээд харагдаж байна. Тэгээ тантай маш их ярилцахыг хүсэж байгаа байдал харагдаж байна. Яа өөр юу байна уу харцгаая. Нэг доо дээшлүүлээд тэгэхэд нэг дахиад нэг явчих.
саяхан салсан юм шүү байна. Саяхан уг болсон. Салсан. За эсвэл харилцаа эхлэх гэж байгаа болцсон ч байт юм уу? За бүх зүрхтэй картуудаа гаргаад ирлээ. За хэдүүл онцлогт орё. За түрүүнд ерөнхийдөө ингээд харангууд энэ харилцаа одоо хоёр хосуудж байт юм уу те. За им soulmate-үүд, за twin flame-үүд ерөнхийдөө бие бинийгээ танихаараа дөнгөж ингээд юу хараа одоо юу гэдэг юу хараа одоо уулзахаараа те. Нэгнийг ерөнхийдөө одоо шууд ингээд харилцаа ингээд эхлэх энэ жоохон ерөнхийдөө удаан байдаг. Яагаад гэвэл гинт амир нэг хүний аюу танил мэдрэмж аваад маш ингээ хурдтай тэр хүн рүүгээ ингээл татагдаал байгаа. Тэр өөрийнхөө мэдрэмжээс аюу их одоо айдаг ч гэх юм уу тий. Тэр нь ингээд өөрийг нь аюу нөгөө юу яадаг. Аюу ингээл сайхан доктортой тий 50 ингээд явж исэн тэр хүн дээр ингээл нэг хүн гарч ирээл тэгээл ингээл энергийн хувьд аюу докторгүй болчдөг гэх юм уу. Яг тийм байдал ингээ харагдаж байна. Тэгээд хоёр маань урд наснда бие биентэйгээ юм одоо хосууд байсан, юм урд насны харилцаатай байсан. За ийм хүмүүс тэгээд харилцаа дундаа бас ийм хайр сэтгэлийн харилцаатай байсан тий. Нэг ийм хайртай байсан ийм хүмүүс байна. За тэгээд энэ харилцаа юу яасан байна? Саяхан юу байсан? Эмэгтэй ч юм уу тий. Эмэгтэй тал нь ерөнхийдөө энэ харилцаанаас явсан ч байт юм уу? Ийм байдал ингээд харагдаж байна. Тэгээд эрэгтэй тал нь болохоор ийм одоо газар махбодын одоо ихэр үхэр охин материалт ч юм уу те ийм байх боломжтой. За тэгээд та хоёр маань бол маш ийм одоо юу байсан lovers те ийм одоо зохицолтой soulmate за ийм хүмүүс бол мөн байжээ тийм юм ч юм уу. Тэгээд та хоёр бол хоёулаа айгуу залуухан байсан ч юм уу те айгуу тийм залуу энэ харилцаан дээр яг нэг тийм гал халуун одоо ийм 18 дууд шиг одоо бие биендээ татагдаад дурлалцсан ч юм уу. За ийм байдал харагдаж байна. За тэгээд энэ харилцаанд юу болчихвоо гэх юм бол нэг тэгээд та хоёр хитрхийн ингээд залуухан байсан учраас нэгэндээ хил хязгаар тавих ч гэдэм үү. Эсвэл ингээд нэгэндээгээ илэн далангуу байх, ярилцах тэр тал дээрээ айгу асуудалтай байж нэгэндээ үнэхээр хайртай, дуртай, дурлалцсан, chemistryтэй юм байсан боловч одоо бусад одоо харилцааны чадварч гэдэм үү өөрийгөө илэрхийлэх одоо тэгэл наадандаж ингээд нэгэндээ хил хязгаар тавих ч гэдэм үү. Тэгээ иймэрхүү зүйлс дээрээ жоохон асуудлуудтай байсан учраас ерөнхийдөө асуудлууд нь ингээд оорсоор тэгээд ерөнхийдөө одоогийн байдлаар ингээд тустай байгаа ч юм уу юм байдал бол ингээд харагдаж байна. Тэгээд энэ үйл явдал энэ одоо салтын дараагаас та хоёр хоёул айгүй их одоо шаналж байгаа айгүй тийм хоосон мэдрэмж авч байгаа ийм байдал бол бас ингээд харагдаж байна. Хоёр талаас айгүй их хүнд байгаа даа тийм. За тэгээд дээрээс нь энэ харилцаа бас нөгөөтэйгөр нэг хүний одоо юу гэдэг хүмүүс ингээд заримдаа ингээд хайр сэтгэлийн харилцаа нөгөө хүндээ сонгохдохгүй байх ч гэдэм үү те нөгөө хүн өөрийг нь гэхгүй байх ч юм уу өөрийгөө нөгөө нэг үн цэнэгүй гэдэг одоо тийм insecurity буюу өөртөө итгэлгүй байдлыг ингээ айгүй хүчтэй ингээ өдөж идэг бас тэр байдал ингээ гарч ирсэн юм шиг байна. Би одоо ингээд хостой болдгоо ч юм уу те ерөөсөө миний үн цэнэгүй гэх ч байт юм уу эсвэл миний өөртөө итгэлгүй би ийм юм чинь би яаж одоо те нөгөө хүндээ ингээд юу тийм тоогдох вэ гэдэг юм уу. Одоо иймэрхүү одоо сөрөг бодлооч гэдэг юм уу те өөрийгөө үл хүндэтгсэн өөрийгөө одоо доогор үнэлсэн те иймэрхүү бодлуудад бас маш их автод тэгээ тэр нь ингээд өөрийгөө болон бусдаас ингээд өөрийгөө тусгаарлаж байгаа ийм байдал бас ингээд харагдаж байна. За тэгээ дээрэс нь энэ харилцаанд бол ингээд юу ч ингээд одоо бүрэн одоо ингээд болоогүй байна гэсэн юм одоо юу бол гарч ирсэн байна бас мессеж юу ч болоогүй байна та хоёр харилцаанд өчөө ингээд маш олон ингээд зам тэг юм одоо даваанууд ингээд байгаа. Тэгээ та эцэст нь тэгэл хайр гэдэг үл ингээд сонголт байдаг юм аа. Тэгээ энэ бүх одоо даваагүй те энэ бүх сорилтуудыг ингээд давж
ингээд тэ давья хамтдаа байя гэж сонгох тэр сонголт ерөнхийдөө хайр байд юм аа. Тэгэхээс бол юу гэдэг бүхэл харилцаанд асуудал гарч ирнэ. Бүхэл одоо харилцаанд ийм даваанууд ингээд гарч ирнэ. Тэгээ тэр болгонд нэгээ орхих шийдвэр ч юм уу те гаргаж байгаа юм бол ерөнхийдөө за тэгээл юу те харийг сонгохгүй байна л гэсэн үг тийм. За ийм мессежүүд бол орж ирлээ. За тэгээд энэ харилцаанд ерөнхийдөө одоо яг юу болоод байгаа вэ? Энэ харилцаа ямар харилцаа вэ гэдгийг харъя. Тэгэд энэ хүн бол танд бол маш их татагддаг. Тийм таныг маш юм үзэсгэлэнтэй, маш attractive тий сэтгэл татам тийм хүн гэж бол хардаг байна. Тэгээд та жоохон эсрэгээрээ бодоод байж болно. Тийм. Энэ байдлаар харагдаж байна. Тэгээд энэ хүний таныг та хоёр ингээд одоо юу байсан тий ингээд холбоогүй байгаа шалтгаан нь бол ерөөсөө айдас тэр одоо юу гэдэг үр төлөвлөгөө байдлын security-гээс болж байгаа болохоос биш таны одоо өөрийн чинь одоо үнцэн ч гэдэг юм уу таны тэр хүнийг татах чадвараас бол болоогүй юм шүү. Тэрийг бас хэлмээр байна. За sunglasses буюу за тэр хүнтэй одоо холбоогүй байгаа хүн чинь бол таны бүр маш ингээд нухацтай ингээд ажиглаад хараад ингээд одоо бүр ингээд social media-гаар stalker-дод тий ингээд байж байгаа гэж байна. Өөр мэдээлэл байна. За тийм passion бол байна гэдгсэн тийм passion байна нэг гэсэн хүсэл тэмүүлэл chemistry бол маш өндөр байгаа байдлаар харагдаж байна ялцсан. Тэгээд healthy choice тэгээд юу гэдэм одоо юу гэдэг энэ хүнийг ингээл чаргууцалтаад ингээд авахгүй өөрийгөө хүндлээд за энэ хүн ингээд энэ харилцаанд нэг not interested байгаа биш байгаа ч юм уу л одоо хичээл зүтгэл гарахгүй байгаа юм чинь ингээд та бас өөрийгөө аягүй татаж авсан байдлаар харагдаж энэ харилцаанаас өөрийгөө аягүй татаж авсан яг хоо би энэ хүндтэй татагдж байгаа юу яаж байгаа ч гэсэн ерөнхийдөө одоогийн байдлаар ингээд ажиглаад байжээ. Тийм тэгээд дээрэс нь тэгээ байж хахад үнэхээр тэр хүн над руу холбогдоод тэ ингээд намайг одоо хичээл зүтгэл гараад энэ харилцааныхаа араас ингээд явбал тэрлээд гэсэн байдалтай ерөнхийдөө энэ одоо мөрийг үзэж байгаа хүмүүс маань бол тийм байдалтай байх шиг байна. За тэгэнгүүт нөгөө талаас бол нөгөө хүн ч юм бол таныг бол маш анхааралтай ажиглаж байгаа. Тийм тэгээ дээрэс нь таныг ингээд өөртөө та байхгүй байхад амьдрал нь өөр та байхгүй байхад энэ хүн таныг бас ингээд маш аз жаргалтай ингээд амьдрал нь ингээд гоё байгааг ингээд хараад ажиглаад тийм ингээд явж байгаа. Тэр их айгүй их ажиглаад явж байгаа юм байдалтай байна. Тэгээ дээрэс нь та хоёрын маань харилцаанд бол яг одоогийн нөхцөл байдалд бол одоо энэ айц төрүүлээд байгаа энэ шарахч байт юм уу те юм сэтгэлийн шарахууд одоо юм буруу итгэл үнэмшил бодлогууд ч гэдэг юм уу эднэртэйгээ маш их одоо юу яаж энэ ажиллаж байгаа юм байдлаар харагдаж байна. Тэгээд одоогийн нөхцөл байдалд бол одоо тийм хоёр талд те тусдаа байж нэг өөрөө өөртөө анхаарад өөрийгөө эдгээгээд те ингээ хийлээгээд ингээд явж байгаа юм нөхцөл байдлаар харагдаж байна. За тэгээд тэр холбоогүй байгаа хүнийг нь тань ингээ хэлхийг хүссэн өгнүүдийн нэг авсан. Юу гэж хэлхийг хүсэж байна вэ? Опа хүн юу гэж хэлэх хүсэж байна? За ингэж байна. Би ингээд бид одоо би л ингээд чамд тохирох нэгэн гэдгийг бол ингээд бид хоёулаа ингээд мэдж байгаа гэсэн мэ. За энэ бол яг нөгөө хүн чинь те эсвэл ингээд та те нөгөө хүн чинь ингээд таныг ингээд маш ингэж одоо attractive гой сайхан гэж хардаг учраас би энэ хүнийг хүртэх хэрэггүй ч гэдэг юм уу те. Иймэрхүү ингээд бодол, иймэрхүү одоо өөрийгөө доогуур үнэлсэн юм бодлоосоо болоод ерөнхийдөө танаас нэг контакт авсан байгаа хгүй. За ингээд намайг тоохгүй байлгүй те ч гэдэг юм уу. Би л ингээд ганцаараа одоо энэ блог нэгт ингээд
татагддаг байх тий. Тийм одоо айдас мэдрэмжүүд автаад ерөнхийдөө танаас зайгаа авсан байгаа байхгүй юу. Тэгээ би өгөн ингээд чамд ямар санагдаж байгаа ингээ эхлэх хүсэж байна. Тэгээ одоо л ингээ би ерөнхийдөө чамд ингээ ямар хүчтэй сасагдж байснаа. Тэгээ дээрээс нь чи бол зүгээр нэг одоо миний татагдсан тий шохорхсон хүн биш юм байна. Энэ бол арай гүн гүнзгий төвшний юм байсан юм байна гэдгийг бол би ингээ ойлгож эхэлж байна. Тэгээ ерөнхийдөө ойлгосон тэр ойлголт нь бол ингээ би чамд хайртай юм байна тий. Яг энэ бол ингээ зөвхөн ингээ физикал тий юм одоо бие махбодын таталцал биш. Энэ бол яг өөр төвшний тий зүрх сэтгэлтэй холбоотой юм асуудал байсан юм байна. Тэгээ би чамд одоо ингээ хайртай болсон гэдгээ тий хайртай гэдгийг ингээ ойлгож байна. Би чамд хайртай гэж дамжуулж байна. Энэ хүн зяа ингээ ерөнхийдөө уншлагын дуслаа. Зяа тэгээ хэдүүлээ. Уншлагын төгсгөл таашршоогоо хайж үзээд тэгээ ерөнхийдөө уншлагаа дуусгая. Яа нэгдүгээр группийг сонгосон юм маань харилцаагүй байгаа хүнтэйгээ ямар энерги байна вэ гэдгийг харцгаая. За санчир гараг мөлхийний орд дээр за нэгдүгээр гэр дээр гинэ. За тэгэхээр энэ хүн бол айлтчгүй жоохон өөртөө жоохон нэлээд хатуу ханддаг, өөрийгөө доор үнэлдэг, өөрийгөө чамладаг. За ийм төрлийн хүн юм шиг байна. Тэгээд энэ мэдрэмжүүд, энэ зүйлсүүдээсээ ерөнхийдөө хичээлээ сураад тэгээд тань руу удахгүй үйлдэл хийх болов гэж бол харагдаж байна. Энэ хүн бол танд хайртай, сэтгэлтэй юм хүн байна. За мөлхийний орд гарч ирсэн, хумхын орд. За ихэр хумх, ихэр. За мөлхийний орднууд гарч ирсэн. За тэгээд хэрвээ ордууд нь таарахгүй гэхдээ мэрэгэн ингээд таарад тэгээд та нар маань авах хэвээр мессеж авсан бол ингээд болно. Заавал орд таарах албагүй байдаг шүү гэдгийг хэлье. За тийм миний бичлэгийг үздэг та нартай маш их баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. За 2 дугаар группийн маань уншлагатай тавтамжрал. За та нар маань энэ охины ордны энэ шок сонгосон бол энэ та нарын групп ээ. За та нарын маань сонголтын карт. За creativity гэсэн карт гарч ирсэн байна. Маш гоё. Чернилийн ангийн карт гарч ирлээ. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа. Холбоогүй байгаа хүнтэйгээ ямар таталтай байна вэ? Тэр хүн юу гэж бодож байна вэ? Энэ харилцааны нөхцөл байдлыг харуулж. За дахиад гоё чернилийн ангийн карт гарч ирлээ. Группийг сонгосон хүмүүсээ холбоогүй байгаа хүнтэйгээ харилцаанд юу болоод вэ? Өөрсөний сая энэ нэг групп дээр бас энэ карт гарч ирсэн. За ерөнхийдөө энэ группийн нэг та нартай энэ чартыг ашиглана. Нэг тийм гэрийн ахуйн гэх юм уу энэ зурагтай ампуурхан карт. Энэ ярилцлага капс нэмэрхүү. Ингэж мөгий тамир хөрхөн. За энэ картыг та нартай ашиглана. Нууд контакт situation байгаа. Тэгээ ямар хүн нөхцөл байдалтай энэ хэлсэн юу болоод байна вэ гэдгийг харцгаая. Yeah, King of Pentacles, King of Swords truth. Тэр дараа гарч ирсэн юм байна. King card, Knight of Cups. Yeah, Star card гарч ирсэн.
доод талд нь King of Wands заяа. За энэ группийг бол ихэнх нь эмэгтэй энергитэй хүмүүс маань үзэж байгаа юм шиг нөө угаасаа л ерөнхийдөө харилцааны эмэгтэйлэг энергитэй тал нь одоо юм тарит уншаал тэг зүүн совин иймэрхүү зүйлсүүд дээрээ сайн байдгаа эрэгтэй тал нь бол ерөөсөө бараг нэг иймэрхүү юм сонирхгүй байдаг. За тэгээд за нөгөө хөхтэй энэ группийг сонсож байгаа харилцаа холбоогүй байгаа no contact situation байгаа. За энэ хүн нь бол маш юм эрэгтэйлэг эрчимтэй хүмүүн байна. За 2 king тэ энд доотлолт ингээд баг энийг тоолбол 3 king 3 ноёны үзүр тэгснэ хааны үзүр тэгснэ ингээд 2 баатрийн үзүр гарч ирж байна. За тэгэхээр за энэ харилцаанд ерөнхийдөө юу болоод байна вэ? Яагаад байна вэ гэдгсэн чинь за энэ залуу нь бол удахгүй тань руу үйлдэл хийнэ тий. За энэ л тодорхой. За тэгээд энэ хүн агаар эсвэл одоо газар махбодтой өвхөр матар за эсвэл нэг нь охин за тэгээд агаар гэдэгтэн хумах Libra Virgin лүр тэгээд юуны ард ихрийн орд байх боломжтой харагдаж байна. За тэгээд энэ харилцаанд юу болоод байна вэ? Яачаад байна вэ гэхээр за өмнө нь энэ харилцаанд та хоёр маань X юм шиг байна баг. X-ийн энерги бол гарч ирж байна. За яагаад гэх юм бол entertainment source-ууд буруу гарч ирж байна гэдэг нь харилцаанд юм салалт болсон. За X биш юм а гэхдээ нилээдгүй одоо баг ингээ үерх гээд ч юм уу те арай ингээд official одоо аль бисний болоогүй гэхдээ ерөнхийдөө нилийн одоо юм тунд ажгүй юм харилцаатай байж байгаад гинт алга болцсон ч юм уу те. За ийм байдал бол харагдаж байна. Ерөнхийдөө өмнө нь бол энэ харилцаа түүхтэй байсан харилцаа гэсэн үг. Ингэж л харагдаж байна. За тэгээд энэ харилцаа бол бас нэг зүгээр нэг харилцаа бас биш байна. Ингээд та хоёр ямар нэгэн тийм сүнсний холбоотой те ийм харилцаа мөн байна. Тэгээд та хоёр ингээ хамтдаа байхаараа ерөөсөө ингээд айгүй их зүйл ингээ хүсэж мөрөөдөж эхэлдэг гэх юм уу? Одоо хамтдаа ингээд хоёлаа ингэн тэгэнж гэдэг юм уу? Айгүй их тэгэж бодож мөрөөддөг ийм байдал бас ингээ харагдаж байна. Тэгээ нөгөө залуу нь бол маш юм романтик залуу байна. Тэгээ дараа уулзахдаа танд бүр ингээ маш гоё болцоо зохион байгуулдаг ч юм уу? Тгий гэж төлөвлөж бодож байгаа. Гоё цэцэг мэцэг аваад ч юм уу те? Ингээд уулзах ч юм уу? За ийм залуу байна. Тэгээ тань руу бол баг энэ сарда багтаад бол юу яана үлдэхийнэ. Тэгээ таныг ингээд нөхөө ингээд номер 1 гэж ерөөхдөө боддог. Ерөөсөө одоо миний амьдрал байгаа одоо хүмүүсээс тий хамгийн лагна гэж боддог. Тэгээ таныг number 1 гэж боддог. Тэгээ тантай л ингээд байж байгаа юм бол таныг ингээд өөрийг зөвшөөрчих юм бол бүр ингээд маш ингээд одоо хүсэл нь бараг биел мэдтэй ийм зүйл гэж бол одоо ингээ хүлээж авна. За тэгээд өнгөрсөнд та хоёрын харилцаа бас ингээд болж бүтээгүй шалтгаан гэх юм бол энэ хүний ингээд өөрийгөө үнэлэмжээс басан байж магадгүй танаас одоо бага одоо юу гэдэг санхүүгийн боломжоор арай бага байдаг ч юм уу одоо шууд утгаараа ингээд цалин малин танаас бага авдаг гэсэн ч юм уу тэрнээсээ жоохон санаа зовоод явцсан ч юм уу тий. Одоо шууд хэлэхэд ингээд машингүүгээсээ санаа зовсон ч гэдэг юм те. За иймэрхүү үйл явдал болсон байж магадгүй харагдаж байна. Салсан шалтгаан бол тийм одоо нэг тийм амар том бол биш. Ерөөсөө зүгээр жоохон иймэрхүү юм эд материаллык талын ч юм уу те. Ийм өнгөн талын ийм шалтгаанаас болоод ерөнхийдөө тань руу явчихжээ. Танаас төрс ингээ зайгаа авчижээ, no contact болчихжээ. Тэгээд энэ хүн тэр тэгээ танаас ингээ хол байхын хугацаанд болохоор ерөөсөө төлөвлөгөө боловсруулаад мөнгө санхүүгөө дээшлүүлээл тий. Одоо бас энэ хүний одоо ингээ албан тушаал нэлээ агцсан ч юм уу, нэлээдгүй том байр суурин дээр ингээ очсон байгаа. Ийм байдал бол ингээ харагдаж байна. Тэгээд тань руу бол одоо ингээ ойрын хугацаанд за би одоо бүлэг хоёр руу ингээ юу яа сэтгэл шалгууд яа тэгээ өөрийнхөө ингээ сэтгэлийг маш гоё ингээ илэрхийлээ. Тэгээд энэ хүн өөртөө ч итгэлтэй болсон байна. Тэгээд танд бол маш юм одоо ийм certainty тийм одоо ямар ч юм эргэлзээ идэр төрүүлэхгүй шууд ингээ би тань сэтгэлтэй ингээ сайн тэгээд ингээ хоёлаа юу ах уу ирэхгүй ч юм уу тийм эсвэл ингээ хоёлаа харьцаагаал бисний болохгүй гэд ингээ ирэх ийм байдал ингээ харагдаж байна. Тэгээд энэ хүннээс одоо бити ингээд одоо итгэлээ ингээд алдаарай гэдгсэн байна. Тэгээ өнгөрсөн ингээд энэ хүн жоохон таныг ингээд тий жоохон ингээд юу одоо юу гэдэг ийм
арайч гүйцэлгүй. Гэхдээ ингээд амар тодорхойгүй мэдрэмж ингээд танд өгдөг байсан байж болно. Ингээд нэг ингээд танд сайн юм шиг эсвэл ингээд танд нэг ингээд жоохон сайн биш юм шиг тий. Жоохон тийм мэдрэмж өгөөд байдаг байсан бол одоо бол маш ингээд тодорхой тий танд л ингээд сэтгэлээ илчлээ. Ингээд ярина гэж гарч ирлээ. Яа нэмэлт мэдээлэл хэдүүл авцгаая. Runner, golden mirror, за та тийм өнгөрсөнд тэгэл яг ингээд айгаад явцсан байхгүй тий. За энэ эмэгтэй намайг тоохгүй байх ч гэдэм үү, энэ хүн намайг тоохгүй байх. Тэг би л юу яатсан тий түнд хэлсэнчлэн ерөөсөө ингээд тох энэ харилцаанаас ингээд айцсан юм байдлал ингээд харагдаж байна. Тэгээд одоо ингээд энэ хүн жоохон тань ингээд амар лоо бомб хийж магадгүй гэж болох гарч ирлээ. Эсвэл өнгөрсөн жоохон тэгсэн болов уу? Тэгээ жоохон бүтлгүүцсэн ч юм. Тэг эсвэл ингээд өнгөрсөнд өөрийгөө ингээд яг ингээд би л ингээд энэ хүнд хайртай. Энэ хүн намайг нэг сонирхдаггүй байх гэж бодоод ерөнхийдөө энэ харилцаанаас бас явсан байж магадгүй юм байна. Тийм байдал бас ингээд харагдаж байна. Яагаад ингээд тэ хоёр өмнө ингээд салсан байгаа шалтгаан. За тэгээд одоо л ингээд энэ хүн яг ингээд өөрийгөө бэлтцсэн тий ингээд яг ингээд дараагийн төвшөнд ингээд гараад ирсэн маш гоё ингээд кинг болоод тий тань руу буцаж ирж байна. Тэгээд энэ харилцааг дахиж засъя, энэ харилцааг болгоё бүтээ гэсэн ерөнхийдөө юм зорилготой. Тэгээд өөрийгөө нэлийн сайн ингээд юу хатсан одоо хөгжүүлсэн гэх юм уу, өөр дөр нэлийн сайн ажилласан, тушаал мушаалаа дэвссэн, санхүү манхүү гэдэг ажгүй болоход өөрийгөө ч бас ингээд юу яцсан тий бэлтцсэн. За ингээд ирэх нэ. Энэ хүн бол ирэх нь тодорхой бол гарч ирлээ. За энэ хүн танд юу ч хэлэх хүсэж байна гэдгийг харъя. За би ингээд чамтай сайн мэдээг ингээ хуваалцах чаддаг жуулгасаа гэж хүсэж байна гэж байна. Тэг энэ хүний амьдралд ойрын хугацаанд айгүй их ололт амьдралт ингээд үрэн байсан. Ийм байдал ингээд төдрөсч зарагдсан. Тэгээд энийг ингээд танд ингээд хэлээд гоё гайхуулмаар байна гинэ. Тэгээд би ерөнхийдөө ингээ юу хийж байгаа бол ингээ мэдчихсэн. Гэтэ ингээ би болсон ерөнхийдөө асуудлуудад бол ингээ чамайг буруутгасан. Гэтэл би ингээд өөрөө буруутай гэдэг үл ингээ мэдчихсэн. Тэгээд энэ хүн жоохон одоо айгүй эргэжлэгийн нэрхтэй гэсэн шүү дээ. Тэгээд айгүй жоохон юм эго өндөртэй хүн юм шиг байна. Би ингээд бус хүмүүс ингээд чамайг ярихад тийм үү гэлтэй нэг ингэж тоож модгүй гэсэн. Ийм одоо зүйлсэл гарч ирсэн байна. Тэгэл ер нь айгүй таны хажууд ингээд өнгөрөөлтэй бардамнаал ерөнхийдөө энэ хүн жоохон юм нарциссист ч юм уу иймэрхүү тенденси бас ингээд харагдаж байна. Тийм эго ер нь жоохон ийм эготой залуу ч юм уу ийм хүн бол байна. За тэгээд уусаа healthy ego бол тий одоо ийм нарциссист төвшний ийм тийм биш л бол хүнд бол эго бол уусаа байх нь бол тодорхой. Хэдүүлээ асууж гарцгаая. Яа буюу Арслангийн орд 11-р гэр. За тэгээ эн чин Плуто гарч ирсэн байна. За тэгэхээр энэ хүн тоор найз нөхдийн хүрээлэлд байжгаад тэгээ харилцаа нь ингээд бүр юу яагаад эсвэл ингээд тийм найз нөхөд ч юм уу тийм иймэрхүү байжгаад нэг тийм эсвэл community-тэй хүрээлэлд ингээ хамт байжгаад өмнө нэгээ ингээ хальт таньдаг байсан. Тэгээд харилцаанд гинт өөрчлөгдөөд ерөнхийдөө нэг өөр нүдээр тэр романтик нүдээр хараад эхэлсэн юм байдлаар харагдаж байна. Тэгээд таны ч юм уу эсвэл энэ хүний та хоёр ингээ өөртөө итгэх байдал тэр аюу тийм уран зоригтой тэгээд тийм амжилттай байгаа байдалд аюу их татагдсан гэж бол гарч ирж байна.
За өөр ямар орд байна? Дахиад харслан гарч ирлээ. Та хоёр хоёулаа харслан гээ орд айгүй харагдчихээн. За тэгээд мэлхийний орд дахиад мэлхий. За ихэр мэлхий ихэр арслангийн ордууд гарч ирсэн. За тэгээд мэрэгэн таарсан. Тэгтээ ордон таараагүй бол зүгээрээ. Тэгээд зөвхөн мэрэгэн таарч авах болно. Заавал орд таалрах бол ингээд албагүй шүү. За тэгээд миний мэргийг үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатай зохитой морил. За та нар маань энэ 3-ын тоотой шок сонгосон байгаа. За та нараа сонголтын картыг харцгаая. За trust итгээрээ, итгэл гэсэн. За ийм өдөр гарч иржээ. Сонгожээ та нар маань. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань холбоо харилцаагүй байгаа үнтэйгээр ямар хүн нөхцөл байдал байна вэ? Тэр хүн үйлдэл хийхээр байна уу тийм? Энэ харилцаа юу болоод байна вэ? Харцгаая. Энэ character хэрэглэнэ. За 3 мэрэг дээр гурууланд нь өөр character хэрэгэлтэй байгаа. Та нарын маань үзрүүлийн тарлаа. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань тоо байгаа хүнтэйгээ харилцаа нь ямар хөл яагаад байна? Энэ харилцаанд юу болоод өнгөрчвөө? Яагаад холбоо харилцаагүй болоод явчихваа? Одоо юу нь юу гэж бодож мэдрээд байна вэ? Цааш яа гэж бодож байна вэ? Ямар бодол хүчтэй яваад байна вэ гэдгийг харцгаая. За энэ харилцаанд дэсэн хүмүүс манай өмнө гэр бүл байсан хүмүүс байж магадгүй. Хэрвээ гэр бүл байсан бол зөв группээ сонгосон байх шүү. Тийм өмнө гэр бүл байсан. За эсвэл бүр хамт амьдарч байсан, харилцаа нэлээд serious болсон, айгүй олон жил болсон хүмүүс байна. За энэ группт бол ихэн болжээ. Маш их зүйл болсон байна. За тэгээ дундаасаа хүүхдүүдтэй хүмүүс бас байж магадгүй. Тийм ер нь нэлээд serious харилцаанд байсан хүмүүс харагдаж байна. За уншлагатай орцгоё. За тэгэнгүүт харилцаанд болохоор жоохон хүн дээр хэрэгтэй групп байна. За тэгэнгүүт за эмэгтэй тал нь за эрэгтэй тал нь гэж бол би энийг харж байна. За тэгэнгүүт энэ харилцаанд эрэгтэй тал нь ерөнхийдөө жоохон юм булчимгүй, өөрийнхөө дураараа за эмэгтэйг бодвол арай immature буюу тийм юм юу байдээ. Бүр суур муутай тий арай төлөвшөж амжаагүй байсан. За эмэгтэй нь бол энэ харилцаанд бүр маш юм чин зүрх сэтгэлээ зориулсан, хайрлсан, энэ үнийг хайрлсан. За тэгээд энэ дундаасаа хүүхдүүдтэй хүмүүс юм шиг байна. Нэлцүүд гэж гарч ирээ тий. За тэгээд хэрвээ тийм биш бол энэ бол таны групп биш, нөгөө хоёр группээсээ сонгоорой гэж зөвлөе. Энэ бол бүр нэлээд serious юм харилцаа байгаа бол харагдаж байна. За тэгээд энэ харилцаа ерөнхийдөө юу ялцсан тий одоо no contact болсон тий салсан энэ шалтгаан нь бол ерөнхийдөө нэг нэгнээс юм нуусан харилцаанд юм ил тодорхой байж чадаагүй. За тэгээд дээрэс нь тойрын харилцаа ерөнхийдөө маш хурдан өрнөсөн байж магадгүй. Одоо ингээд аюу хурдан хүүхдтэй болсон ч гэдэг юм уу тий эсвэл ингээд нэг хөөрхөж удаагүй байж шууд хамтдаа амьдарсан ч гэдэг юм уу. Тэгээд ерөнхийдөө маш хурдтай ингээд юмнууд чинь өнгөрөөд ингээд явчаад тэгээд тэр бүх хугацаанд эмэгтэй бол маш их одоо төвчжсэн тий итгэжсэн хүлээжсэн. Тэгээд ерөнхийдөө маш олон энэ хүний red flag-ыг харсан ч хараагүй юм шиг ингээд нүдэ болттой юм шиг ингээд хүлээжсэн тий ийм байдал харж байна. Тэгээд айгүй их ингээд төвчж байгаа за болиё гэж ерөнхийдөө энэ хүнээс л яваад өгчжээ.
Тэгээ энэ залуугийн зүгээс гэх юм бол жоохон юм юугүй сэтгэл хөдлөлөөрөө тий ийм одоо юу гэдгийг ууртай омогтой ч үт юм уу. Тэгээд энэ эмэгтэйд бас жоохон юм үнэн байгаагүй ч үт юм уу тий. Дундаасаа ингээд одоо юм нууж исэн ч үт юм уу. За иймэрхүү зүйлсүүд болж ээ. Тэгээд дээрэс нь нэг нэгний хай хил хязгаарыг зөрчижсэн. За тэгээд хамгийн одоо жоохон хүнд энергитэй карт бол гарч ирсэн байна л да. Энэ болохоор тэргэлсаар хилэнцгийн ордон дээр буюу одоо юу сөрөг зүйлсүүдийг ингээд тавьж агуулах цаг нь болсон гэсэн утгатай ийм үзэр гарч ирсэн. Тэгээд та хоёр бол ингээд бие биендээ хайргүй хүмүүс гэвэл үгүй. Уг нь бол бие биендээ сэтгэлтэй хайртай. Гэхдээ энэ харилцаанд жоохон нэг нэгний хай хил хязгаарыг зөрчсөн. Нэг нэгэндээ жоохон үнэн байж таагүй ч гэдэм үү те. Ингээд энэ хүнээс нууцсан байсан зүйлсүүд нийл гарч ирсэн ч гэдэм үү. За иймэрхүү зүйлс болжээ. Тэгэд гол карт маань бас ингээд итгээрэй гэсэн итгэл алдсан ч юм уу те. Тэг ийм үл байсан болов уу тийм. Тиймэрхүү зүйлс би бол харлаа. Тэгээд та хоёр дундаасаа хүүхдүүдтэй ийм гоё гэр бүл байжээ л гэж бол би хараа. За энэ харилцаанд юу болж өөр тэл хавь. За тийм flame гинэ. Санаа ихэр зүйл суу тий. За бүр яг өмнөх хоёроос бол аюу гүнзгий гэх юм уу бүр аюу тэгж мэдрэгдэжсэн. За ихэрдүүл за тэгээд passion гэж байна. Ер нь энэ группыг сонгосон хүмүүсийн дунд ихэрдүүлүүд байх магадлал маш өндөр байна. Тэгээд нэгээ гэсэн chemistry аюу ихтэй. За тэгээд зарим хүмүүсийн хувьд ихэрдүүл нь за тэгээд зарим хүмүүсийн хувьд бол би karmic relationship гэж бол харж байна. За тэгээд ихэрдүүл karmic relationship үйл өөрийн холбоорыг бол хүмүүс маш их хандуур гад байдаг. Яг гэвэл хоёулаа бүр ингээд нэг нэгэндээ маш хүчтэй татдаг маш одоо юм савлгаатай юм харилцаа тий байдаг учраас нэг одоо pull and push гэдэг нэг нэгээд аюу түлхэхэд нөгөөд нь ингээд түлхэгдээд ч гэдэг юм уу. Тэгээ нэг нь аюу цухтагаад нөгөөд нь нараас нөгөө гэдэг юм уу. За иймэрхүү одоо тийм драма тиймэрхүү зүйлтэй байдаг болохоор хүмүүс ч хандуур гад байдаг. Тэгээд зарим хүмүүсийн хувьд бол яг одоо ихэрдүүлэн зарим хүмүүсийн хувьд бол karmic байгаа бол харагдаж шүү. Би нэг нь бол хэлэх нь бол зүйтэй байх. За тэгээд одоо л ингээд ерөнхийдөө синглтэй хоёлаа ингээд салцсан тэнгүүдэл ингээд амар найзтай ууж идэл парти даалтай гоё ингээд шоу даал ингээд явж байна. За тэгээд энэ харилцаа бол ингээд new beginnings гэсэн. За энэ картыг би тодруулж харъя. Би гол нь бас энэ харилцаа ингээд буцаж энэ хүмүүс хийх үү гэдгийг харах гээд байгаа шүү дээ. Ерөөс энэ одоо урдлын хэсэгт бол ерөөс тийм мэдээлэл бол гарч ирээгүй. За тэрийг нь мэдээлээ. Тэгэхэд харж үзье. Энэ хүн ерөнхийдөө үйлдэл хийх юм уу тийм. Үйлдэл хийх хэсгийг харъя. За энэ хүн ерөнхийдөө үйлдэл хийн гэж бол бодож төлөвлөж байгаа байдал харагдаж байна. Гэхдээ жоохон удахны нэг одоо юу гэдэг сарын дотор ч үгүй юм уу 2 сарын дотор ерөнхийдөө үйлдэл мөл хийхгүй харагдаж байна. Гэхдээ ерөнхийдөө алстаа ер нь би нэг энэ хүн дээр очиндоо бичэндээ уулзандаа гэж боддог. Тэгээ одоо л би зүгээр ингээ ганцаараа байжсэн надаа ингээ зүгээр байна гэл ерөнхийдөө ууж идээ те ингээ жоохон сингл амьдралаараа ингээ байж яа. Тэгээ ер нь бол би бүл 3 дээр л очино. Тэгтээ арай болоогүй байна гэж бодож байгаа юм байдлаар харагдаж байна. Тэгэхээр бол энэ хүмүүс ойрын ирээдүйд бол тань руу үйлдэл хийхгүй нэ гэж бол харагдлаа. За тэгээд энэ хүн танд юу гэж хэлэх хүсэж байна гэдгийг харъя. За би чамд хэлсэн үгнүүдээ буцаж авах хүсэж байна гэнэ. Айгүй таны шахалуулах үгнүүд хэлсэн болоо. За энэ хүн бол таныг маш их бодож байгаа. Тэгээд
Би I wish те би хүсэж чинь гэсэн мэн. Тэгэхээр бол энэ хүмүүс танд аягүй сэтгэлтэй л юм байна уу? Тэгээ би ингээд чамд хэлсэн те чамаа гомдоох те өгнөд хэлчихсэн да аягүй харамсдаг. Тэгээд тэр өгнөдөө бусаж авсан ч болоосаа гэж үздэг. Тэгээл би ингээд чамд ингээд гоё мэдээнүүд ингээд дуулгамаар байна, юм ярмаар байна те. Тэгээд тэгтээ би ингээд ерөнхийдөө юу болоод байгаа, юу хийж байгаа бол мэдчихсэн. Тэгээд би л чамаа ингээд юу гэдэг лээ. Одоо ботхоо болчихдохгүй байна гэдгсэн байна. Ботхоо болчихдохгүй байна. Тэгэхээр үл энэ хүмүүс таныг одоо маш их боддог. Тэ хоёр бол би биэндээ сэтгэлтэй хайртай юм байна л да. Тэгээд энэ харилцаанд бол айгүй их зүйл болжээ. За ерөнхийдөө нэг иймэрхүү мэрэг бодлоо. За ингээд яас туршгаа хайцгаая. За North Node буюу хойд Англиа мэлхний орд. За 12 дугаар гэр. За энэ харилцаа бол ер нь ихэр төлөвлийн харилцаа бол магадл бас айгүй өндөр болоо авчлаа. Яа тэгвэл North Node тэгээ дээрэс нь ялтчгүй. Ихэр төлөв юм уу л эсвэл үйл өөр харилцаа ерөөс энэ хоёрын л нэг. Тэгээ яа тэгвэл 12 дугаар гэр чи өөрөө сүнслэг байдал үйл өөрийн хариуцчихдээ ийм гэр байдаг. Тэгээд энэ бол ингээд энэ амьдралдаа тий бүр ингээд destined буюу ингээд бичигдсэн тийм хувь тавилангаар ингээд учирсан ч юм уу. Ерөнхийдөө та хоёрын учрал бол ерөөсөө аюу тийм бүх зүйл ингээд цаанаас ингээд болцсон. Тий аюу хурдтай ингээд өрнөцсөн бүх зүйл ингээд юу ч бодоогүй байтал тий юу ч ингээд юу яаж төлөвлөж мөлөвлөөг байхад бүгдээрээ ингээд цаанаас араасаа ингээд өрөө явцсан ийм байдлаар харагдаж байна. Тэгээ нэг аюу дотн мэдрэмж сэтгэл мэдрэмжүүл байна. За тэгээ Арслангийн орд. За тэгээ Матрын орд гэж гарч ирлээ. За Арслан Матар мэлхний орд гарч ирсэн. За тэгээд хэрвээ уншлагын таарад тэгээд ордон таараагүй бол зүгээрээ тэгээд заавалж орд таарах албагүй шүү. Тэгээ миний бичлэгийг үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцаая. Баярлалаа. Баяртай.